За дараагийн илтгэл Бурхан халдун хайрхны хадгалалт хамгаалтын менежмент. За Бурхан халдун уул түүнийг хүрээсэн тахилгалт газар нутгийн хамгаалтын захиргааны дарга Чинболдор. Нэг. За юуны өмнө энэ дахин тонон зөвлөрсөн эрдэмтэн багш нар, судлаач нар та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хэрэг мэдчилье. За ингээд миний танилцуулах илтгэл маань бол Бурхан алдуул түүнийг хүрээсэн тахилгалт газар нутгийн хадгалт хамгаалт менежментийн төлөвлөгөө та бүхэндээ товчхон танилцуулна. За. За та бүхэндээ менежментийн төлөвлөгөөний тухайг товчхон танилцуулъя. За Дэлхийн өвийн конвенцийн үйл ажиллагааны удирдамжийн дараах байдлаар заасан байдаг. За нэгдүгээрт нэр дэвшүүлсэн өв тус бүр нь тухайн өвийн дэлхийн нийтийн хосгүй гайхамшигт үн цэнийг тодорхойлсон менежментийн төлөвлөгөөний тогтолцоотой байна. За хоёрдугаарт менежментийн тогтолцооны зорилго нь өвийн газар нутгийн өнөөгийн болон ирээдүйн хойч үеийнхэнд зориулсан үр дүнтэй хамгаалахыг батлах явдал юм а гэсэн байна. За менежментийн төлөвлөгөөг холбогдох олон улсын гэрээ конвенц, үндсэн хууль, дүрэн журмаас гадна нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр, алсын хараа 2050, Монгол улсын засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр 2012-оос 2016-аас 2025 оны чулуун соёлын өв 2019-оос 2024 он болон соёлын яамны стратеги төлөвлөгөө, ЮНЕСКОгийн үндэсний комисс, соёлын өвийн үндэсний төв, байгаль орчин аялал жуулчлалын яам, соёлын өвийг хамгаалах сан, төрийн бус байгууллага, археологийн хүрээлэн бусад холбогдох талууд болон орон нутгийн засаг захиргаатай хамтран одоо менежментийн төлөвлөгөө боловсруулж гаргасан байна. За 1972 оны Дэлхийн өвийн конвенцийн үндсэн баримт бичгүүдэд тусгаснаар үр дүнтэй менежмент гэдэг нь хамгаалах, хадгалах, сурталчлах зорилготой богино дунд хугацааны үйл ажиллагааны мөчлөг хэсгээс бүрднэ. Үүний дагуу менежментийн төлөвлөгөөг манай байгууллага урт болон дунд болон урт хугацааны хоёр мөчлөгтэй төлөвлөлөө. За 2021-ээс 2030 он урт хугацааны төлөвлөгөө, дунд хугацааны төлөвлөгөө нь 2021-ээс 2025 онд ингэж төлөвлөсөн байна. За менежментийн төлөвлөгөөний үндсэн зорилго Бурхан халдун уул түүнийг хүрээсэн тахилгалт газар нутгийн дэлхийд дахин давтагдашгүй үн цэнийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчдийн амьдрал, хэв маяг, уламжлал, ёс заншлыг хадгалан авч үлдэх, доктортой хөгжүүлэх, ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцэд нийцүүлэн уул аваа тахих зан үйл, бусад зан үйл ёс конвенцэд сэргээж хамгаалах. За мөн археолог түүх соёлын дурсгалт газруудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан таниулах зэргээр ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээх юм а. За бид бүхэн
захиргаа байгуулагдсанаас хойш хамгийн анхны одоо бид бүхний барьж авсан ажил бол менежментийн төлөвлөгөөг боловсруулсан. За менежментийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа тухайн одоо Бурхан Алд байрахныг дэлхийн өвийн одоо ЮНЕСКОд бүртгүүлэхэд гардан одоо ажиллаж энэ ажлыг санаачилж ажиллаж байсан энэ баг бүрэлдэхүүнд орж исэн бүх улсуудыг урьж одоо оролцуулж энэ улсуудынхаа санаа бодлыг бас менежментийн төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байла. Одоо энэ 2020 оны зураг нь одоо энэ байна. Манай урт насангай байна. Хан хинтийн одоо манай хашмаргад дарга байна. За жишээ татаад яриул энэ. За тэгээд менежментийн төлөвлөгөөний төслийг 2020 онд дэлхийн өвийн хороонд илгээсэн. За 2021 оны 7 сарын 16-наас 7 сарын 31-ний өдрүүд зохион байгуулагдсан. За дэлхийн өвийн хорооны ээлжид хурлаас Бурхан Алдан уул түүнийг хүрээлсэн дахилгад газар нутагтай холбоотой 44.7B147 дугаар шийдвэрийн зөвлөмж гаргасан. За шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан манай улс болон манай одоо байгууллагын менежментийн төлөвлөгөөг одоо бас хэрэгжих боломжтой гэж одоо бас энэ хурал дээр сайшаасан байдгийг. За мөн ЮНЕСКОгийн дэлхийн өвийн конвенцийн Аз номхон далайн бүсийн хугацаат тайлан Бурхан Алдан уул 2021 он 7 дугаар сарын 31-нд бид бүхэн дахин бас хүргэсэн байдаг. За менежментийн төлөвлөгөөний одоо агуулгын хувьд та бүхэн товчхон танилцууллаа. За манай одоо дэлхийн өвийн газар нутаг гэж бас нэлээд том газар нутаг байдаг. За 2 аймгийн 3 сумыг дамнан оршдог. За энэ одоо газар нутгийг анх одоо бүртгүүлэхэд манай хашмаргад дарга бол одоо бас нэлээд санаачтай ажилласан. Одоо хашмаргад даргын одоо ингээд татаж координатанд энэ байна. За Хинтээ аймгийн өмнө дэлгэр, за Бурхан Алд байрахын Хинтээ аймгийн өмнө дэлгэр нутагт оршдог. За Хинтээ аймгийн Батширээд, за Төв аймгийн Мөнгөн морьт гэсэн 2 аймгийн 3 сумын нутгийг одоо дамнан оршдгоороо онцлогтой. Нийт одоо газар нутгийн хэмжээ нь 715 мянга гаруй га ийм нутаг дэвсгэрийг дамнан оршиж байна. За энэ том газар нутгийг нутагт олон одоо бид бүгдийн мэддэг одоо шинээр болон мэдэхгүй олон сайхан түүх туршлагын зүйлүүд байдаг. За захиргаа байгуулагдсан цагаас хойш энэ нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг бүртгэн баримтжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх энэ чиглэлээр бид бүхэн бас байгуулагдсан цагаас хойш одоо жил бүхэн одоо төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулдаг байгаа. Тэгээд та бүхэн одоо энийг ингээд товчхон харах юм бол график дээр заасан байна. За нийт 129 дурсгалт газрын 1700 орчим одоо түүх дурсгалууд байна. За үүн дотор одоо 14860 одоо юм гэрэл зургийг бид бүхэн бас ингэж баримтжуулж авсан байна. За тэгээд энэ ажлын үр дүнд бид бүхэн соёлын өвийн үндэсний төв энхбат даргатай мөн одоо хамтран энэ бүс нутаг дотор байгаа үйл хөдлөх дурсгалуудыг бүртгэн баримтжуулсны үр дүндээр Бурхан Алдан уул түүнийг хүрээсэн дахилгад газар нутгийн орчны бүсийн түүх дурсгалын эрсдлийн үнэлгээ гэдэг ном тохимол нодлон жил одоо хэвлэн гарлаа. Тэгээд энийг одоо бас энэ номны хэлцүүлгийг одоо бид бүхэн энэ хаан хинтийн улс онцгой хамгаалтай газар мөн одоо Чингис хааны өв соёлыг судлах хүрээлэн мөн одоо экологийн цагдаа холбогдох байгууллагуудыг орон нутгийг урьж оролцуулж бид бүхэн бас энэ санаа бодлоодоос тусгаж энэ ажлыг гүйцэтгэлээ. За энэний эрсдлийн үнэлгээний номны үр дүнгээс шалтгаалаад одоо тодорхой хэмжээний дурсгалууд бас эрсдэлд орсон байдаг. За жишээлбэл одоо энэ зурган дээр байгаа Төв аймгийн Мөнгөн морьт сумаас одоо урагш нэг 10-аад км-т байдаг. Энэ одоо Буган чулуун хөшөө байдаг. Энэ маань өөрөө айлын хэрлэн голтой бас ойрхон айлын цуслан нутгуудтай ойрхон байдаг учраас мал их шөргөөдөг эрсдэлд орсон байсан. Тэгээд үүнийг бид бүхэн бас тодорхой хэмжээний төсөв мөнгө гаргаж энийг бас засварлаж янзлаад байгаа маань нэ. Тэгээд жил бүхэн бас энэ ажлуудыг үргэлжлүүлнэ гэж байгаа. Энэ жил одоо мөн өмнө дэлгэр сумын дунд жаргалантын гол руу бас
хэд хэдэн сайхан дурсгалууд байдаг. Энийг бас засварлаж янзлах бас юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За та бүхэн сайн мэдж байх соёлын яам байгуулагдсан цагаас хойш 11 сарыг соёлын бүтээлч сар гэж одоо аян өрнүүлдэг 1 сарын хугацаанд. За үүний хугацаанд энэ жил одоо бид хүн монголчууд буган чолоон хөшөөгөө дэлхийн өвд бүртгүүлж авсан. Тэгээд үүний хүрээнд одоо дэлхийн өвийн газар нутагт байдаг буган чолоонуудаа мөн сошиалоор хэвлэл мэдээлэлээр манай захиргааныхан бас ингэж судалж сурталчилж олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн байгаа маань энэ товчхон харуулъя та бүхэндээ. За энэ маань болохоор за соёлын яам за манай захиргаа Японы Отоны их сургуультай хамтарч бид бүхний бас гаргасан дэлхийн соёлын өв бурхан халдван уулын судалгаа шинжилгээний зарим асуудлууд эрдэм шинжилгээний баг хурлыг бид бүхэн бас соёлын өвийн үндэсний төв дээр зохион байгуулж энэ одоо Японы талаас нэлээд хэдэн эрдэмтэд Монголын талаас бас хэд хэдэн эрдэмтэд оролцож энэ дээр илтгэл тавьсан. Энэ илтгэлийг мөн одоо захиргаан дээр эхийн бэлтгээд Японд одоо энэ номыг хэвлүүлсэн. За дараачийн энэ ном маань болохоор за археологийн хүрээлэнтэй хамтарч дөрвөн бот номыг бас хамтарч захиргаанаас ус тодорхой хэмжээний дэмжиг үзүүлжэнийг гаргасан байдаг. Энэ маань болохоор одоо саяын Экваторгон бас илтгэл дээр орж байгаа 3 голын судалгааны материалууд сан дээр хэвлэгдэн гарсан байдаг юм аа. За мөн одоо бурхан алдан хайрхныг манай нутаг дэвсгэрт одоо нүүл хөдлөх дурсгалуудаас гадна соёлын бие тус өвийг өвлөн уламжилж яваа олон сайхан улсууд байдаг. Одоо настай улсууд, залуучууд энийг мөн одоо залуучуудаа түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бас манай байгууллага бас нэлээдгүй ажлуудыг зохион байгуулдаг. Яа харахгүй та бид бүгдийн энэ өдрийн ярьж байгаа нэлтгэлтэй уялдуулаад хэлэхэд монголчууд эртээр үеэсээ уул овоогоо дахих зан үйл энэнгээрээ дамжуулаад байгаль дэлхийгээ хадгалж хамгаалах, хайрлах, за мөн дээрээс нь энэ монголчуудын ондоошил, монголчуудын энэ бусдаас ялгарх энэ онцлогийг харуулсан байдаг. Тэгээд дэлхийн өвийн газар нутгийг тойрсон энэ 3 суманд олон түүх дурсгалын овоо тахилгын зан үйлтэй ийм уулууд зөндөөдөг. Энэний одоо каталогийг одоо бид бүхэн хэвлэлтэнд оруулсан. Өнөөдөр одоо хэвлэлтээс гарч байгаамаа. За тэгээд олон энэ үйл ажиллагаанд бас хамрагдаж ордог. Үүний үр дүнд одоо манай захиргаанаас ийм хүүхдүүд рүү, залуучууд руу энэ бурхан алдан хайрхны энэ үзэгсэн зургуудыг бас сурталчилгахт маяг зургийн үзэсгэлэн гаргадаг. За мөн одоо нодлон жил бид бүхэн энэ олон улсын Google Art and Culture онлайн платформд одоо 2023 оны 4 сард бид бүхэн бас үзэсгэлэн гаргасан байгаа. Энэгээр одоо энэ бас Монгол улсыг энэ аялал жуулчлалт их төрх унган байдалтай дэлхийн өвийн газар нутгийг бас судал сурталчилсан ийм ажлыг бас зохион байгуулсан байгаа. За сая нөгөө соёлын бие тус үеийг өвлөн уламжилж яваа олон сайхан буурлуудыг одоо бид бүхэн гэж захиргаан дээрээ дата баазыг бүрдүүлж зураг хөргийг авч яриаг нь баримтжуулж авсан байдаг. За манай бүс нутагт бол одоогийн байдлаар 37 хүн өвлөн уламжлагч байна. Тэгээд энэ дээр бол одоо нэрчлүүдийг бичсэн учраас ингээд цааш явъя. За тэгээд жил бүхэн одоо манай орон нутгийн харуул хамгаалтын соёлын өвийн харуул хамгаалтын ажилтнууд гэж байдаг. Бачирээтэд 1, Өмнө дэлгэрт 1, Мөнгөн морьтод 2. За энэ улсууд маань одоо хаан хинтийн улс үндэстэн хамгаалалттай газрын одоо харуул хамгаалтын ажилтнуудтай хамтарч бурхан алдан хайрхан руу за цагаан арал за мөн ононгийн халуун аршаан за өнөөдрийн байдлаар бол одоо шөнийн 3-наас ахуулаад бурхан алдан хайрхны ангирт одоо харуул хамгаалтын хүмүүс гарсан байгаа. За сошиалор бол одоо нэлээд ер нь бол жил бүхэн л бурхан алдан хайрхан сар шинийхэн тех улсууд очиж одоо залбирдаг, мөрөгдөг, дээдэлдэг энэ зам үйл яхахгүй явдаг л да. Тэгээд нэг үе бодох юм бол ер нь бол хайрхан дээр л нөгөө айхтар хэвэн боо янз янзын одоо сүү цагаан идэ өргөдөг нь бол ер нь бол баг үгүй болсон гэж та бүхэн
ер нь бол энийг итгэлтэй хэлнэ. За машин дэргийх явдаг нь л одоо ийм байгаа болохоос биш. За энэгээр зургаар ингээд харуулсан байна. За тэгээ мөн одоо хан хинтийн улс хамгаалалтаа газрынхантайгаа хамтран энэ жил одоо бид бүхэн бас аршааны судалгаануудыг хийж байгаа. За хайрхан руу явах одоо бүс нутгуудаа энэ дэлхийн хувийн газар нутгуудын хоригдсон тэмдэг ямар одоо зүйлүүдийг болдгоо. За мөн зам харгуун тэмдэглэгээнүүдийг анхааруулгын самбаруудыг одоо жил бүхэн одоо ингэж хийж явж байна. За мөн одоо ингээд хайрхан руу явсан одоо хүн л явж байгаа юм чинь тодорхой хэмжээний бас хог хаягдл үүсдэг л дээ. Тэгээд энийг бас хамтраад бид бүхэн ингээд зохион байгуулж байгааг бас зургаар та бүхэндээ харуулж байна. За энэ дараагийн ажил Бурхан Алдуу хайрхныг одоо нэг виртуал орчин сүүлийн залуучууд бол юмыг л одоо бас юм дэвшилтэд технологи дэлхийн нийтэд хөл нийлүүлсэн ингэж бас харахыг их сонирхдаг болсон. Энийний дагуу одоо бид бүхэн захиргааныхаас төсөв мөнгөөр боломжоор ингэж Бурхан Алдуун VR технологиг аялах энийг одоо нөхцөлийг бүрдүүлж гисэн утсан дээр аппликейшнийг татчихна. За тэгээд дээрэс нь VR боксыг нүдэндээ зүүчих юм бол Бурхан Алдуу хайрхан дээр одоо дээд аваанд очин, тэнгэрийн аваанд очин, дунд аваанд очин, бэлгийн аваанд очин, наадлын одоо энэ наран гэрэлгаан сая хэлж байгаа дээд цагаан арал дээр очин. Ингээд дээд хориод, дунд хориод ингээд бүх одоо ингээд дэлхийн хувийн газар нутгуудыг ингээд зүгээр одоо ингээд байгаа орчносоо бид хүн үзчих ийм орчныг бас бүрдүүлсэн байна. За энэ бол одоо ингээд үзэж байгаа байдал нь. Тастаа бол сууд ч ингээ сайхан үздэг, залуучууд ч ингээ үзчихдэг. За мэдээж одоо сүүлийн үед энэ Facebook орчинд одоо ингээд бүхий л хэвлэл мэдээлэлээр одоо захиргаа хийж байгаа ажлуудаа ингэж олон нийтэд ингэж харуулдаг, түгээн дэлгэрүүлдэг. Тэгээд манай бас энэ пэйж хуудсуудыг бас нэлээд олон хүмүүс бас үжиж сонирхдаг. Нодлон жилхэл одоо 53 мэдээлэл оруулсан 18752 хүний одоогийн байдлаар танталттай байна. За мэдээж одоо төрийн байгууллага, төрийн бус байгууллага зам ингээд тухайн бүс нутагт байгаа соёлын өвийг одоо тээж яваа энэ улсуудаас дэмжих ажиллах юм одоо зорилгууд байдаг. Үүний хүрээнд Бурхан Алдуу хайрхан нар одоо Монголын явган хэлэгчтэй холбоотой нодлон жил бас хамтарч ажиллаж хайрхан нараа бас үүссэн хог хаягдлыг бас ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд бид бүхэн бас шийдсэн байдаг. За мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд мөнгөн өмнө дэлгэр сумын энэ хүн бол одоо гар урлаар ингэж Балтан бэрээвэн хийд Бурхан Алдуу хайрхны одоо энэ сайхан ийм гар урлаар хийсэн байдаг. Энийг бас бид бүхэн дэмжиж ажиллаж байлаа. За яа харахгүй өвгийн газар нутаг маань ойн сан бүхий ийм газар байдаг. Тийм учраас одоо ийшээ яа харахгүй хаврын үед хуурай шилэх үүсдэг. Ийм учраас одоо манай харуул хамгаалтын ажилтнууд сумаас зохион байгуулж байгаа онцгой байдал, за мөн одоо хан хинтигээс зохион байгуулж байгаа онцгой байдлын энэ сургалт энэ ажлуудад бас өргөн гэж хамрагдаж ажилладаг байгаа. За сая цагаан сар шинийн битүүн болохоос нэг 2 хоногийн өмнө бид бүхэн бас юм уриалга гаргасан байгаа. Бас энэ олон нийтэд бас олон энэ дагагчтай байдаг усудаар. За энэ маань өөрөө гол зорилго нь бол одоо ер нь л сая нөгөө нэг уул аваандаа очоод энэ дээгүүр нь одоо бид бүхэн бас хамаагүй яваад байж болохгүй юм байна. Нэгдүгээр, за хоёрдугаарт очлоо гэхэд энэ аваа руу хамаагүй ингээл сүү өргөөд баахан хадаг уяад тэгэл нөгөө цагаан сараар эдэн дээр тавьж яасан нөгөө хэвийн боо хавсаануудаа аваач тавиал энэ нь өөрөө эхлээд тэр байгаль орчны их төрөх хунган байдалд нэлээд бас алдагдуулах юм орчин бүрдүүлдэг. Энэнийг одоо уриалсан ийм олон нийтийн сүлжээгээр ингэж явуулсан байгаа. За манай Чингис хаан кинон тоглосон манай ардын жүжигчин их тайван ардын жүжигчин бас энд оролцсон. За манай Ахтем Чулуунгоо оролцсон. За одоо сүүлийн үед бас олон дагагчтай жүжигчдээр бас оролцсон байгаа. За мөн одоо манай харуул хамгаалтын ажилтнууд ингэж бас өөртөө уриалсан. Энэ маань бас нэлээд бас олон нийтэд хүрсэн. За мөн одоо захиргаа байгуулагдаад л 2-3 контент хийсэн. Одоо энэ контентэнд одоо бас өөртөө санаа бодлыг хэлжсэн манай үндсэн хэллэгч манай наран гэрэлгаа байна. За манай урт насангой тэр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за жил бүхэн одоо бас ингэж уламжил болгож ингэж зохион байгуулж нэг ивент арга хэмжээнүүд байдгийг. Тэгээд Төв аймгийн Мөнгөн мортод
бид бүхэн одоо дэлхийн өв бурхан халдун соёлын өвийн наадам гэж одоо энэ жил хийх юм бол одоо 3 дахь жилдээ хийх гэж байна. Энэ маань өөрөө одоо яг л нөгөө саяын наран гэрэлгаа дулмгаан хэлээд байгаа нөгөө санаанууд заавал одоо бид бүхэн энэ хайрхны тэр дээр нь гарч очиод ингээд тахилга тайлгын юм хийхээсээ бид нар ер нь барааг нь харагдах газраасаа ийм боломж болцоо байдаг юм байна. Үнэхээр одоо энэ газар өөрөө их төрөх унган байдлаар нь бид бүхэн цаашид ирээдүй хойч үедээ уламжлуулах гэх юм бол яг ингэж тарих нь бол одоо их үр дүнтэй энэ өөрөө их том хүндэтгэл болж байгаа юм байна гэдэг үүднээс энэ соёлын өвийн наадмаас зохион байгуулж байгаа. За тэгээд дээрэс нь одоо манайх бас гадаад харилцаараагаас нэлээд чиглэж ажиллаж байгаа. За энэ жил бол одоо Японы та бүхэн одоо мэдэх Японы Пужо уул гэж байдаг. Пужо уул бол яхаарахгүй эртээр үеэсээ бас японочууд ингэж дахиж шүтэж ирсэн бас юм дахилгын зан үйлтэй. Ийм хайрхан энэнгээрээ бас ЮНЕСКО соёлын өвөр бүртгэгдээд энэ жил одоо 10 жилийн ойн ер нь баг болох гэж байгаа. Тэгээд энэний хүрээнд хоёр захиргааг хамтран одоо ажиллая. Хүний нөөцөөрөө за энэ соёлын өвийн хадгалт хамгаалтыг ер нь хөгжилтэй орнууд яаж хийдгийг, за мөн одоо эко аялал жуулчлал гэдгийг ер нь яаж хийж энэ талаар нь хамтарч ажиллая гэдэг одоо эхний ээлжинд зүүн хурлаа гэдээ ойлголцоод одоо ер нь ингээд хамтын ажиллагаан дээрээ ингээд явж байгаа. Соёлын яамнаас албан бичгүүд нь явж байгаа. За мөн одоо дээрэс нь энэ хөдөө аж ахуйн их сургуультай бас манай санамж бичгтэй. Тэгээд энэ Австрийн Бокогийн их сургуулийн хамтарч одоо бас ийшээ хөрсний болон модны судалгаануудыг бас ингэж хамтарч хийж байгаа. За мөн дээрээс нэг зүйлийг нэмээд хэлэхэд ЮНЕСКОгийн олон улсын яаралтай техникийн төсөлд хамрагдаж бас манай байгууллага $5,000 бас төсөл аваад бас бүх зүйлийг бас улсын төсөв гэхээсээ илүү бас дээрээс нь харуул хамгаалтынхаа усуудыг GPS, ноутбук, камер гэх зүйлээр бас ингээд хангаад ингэж ажлуудыг бас явж байгаа. Тэгээд за ингээд та бүхэн сайн мэдж байгаа Хинтээ аймаг зүүн бүс нутаг Эзэн Чингис хааны өлгийн нутаг тэгээд Хинтээ аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгоё гэж Монгол Улс засгийн газар бол одоо ингээд зарлаад ажиллаж байгаа. Үүний хүрээнд одоо бид бүхэн бас тодорхой хэмжээний ажлуудыг бас ингээд хийгээ явж байгаа. За энэ бол одоо Бурхан Алдуу хайрх нар аялах нэг маршрут байдаг. Хан Хинтийн Улсын засгийн хамгаалалттай газрын гаргасан чиглэлүүд байж байна. За тэгээд дэлхийн өвийн хамгаалтын байгууллагын сурталчилгаа мэдээллийн төв зохицолбор гэсэн ийм зохицолборыг одоо бид бүхэн ажил олгоо явж байгаа. Ерөнхийдөө улсын төсвөр барилгын зургийг гаргаад ингээд батлагдсан явж байгаа. Тэгээд 2024 онд улсын төсөвт суулгах гад арай болсонгүй. Тэгээд 25 онд суулгах гэсэн юм зорилготой ажиллаж байна. Тэгээд эхний ээлжинд ийм ажлуудыг хийгээ явж байна. За ерөнхийдөө ингээд орчин нь яг хийх гээд байгаа төлөвлөж байгаа газар нь энэ байна. Цагаан арлын наадалд хэрлэнгийн гүр гараад одоо энэ ч ингээ хийчих юм бол ер нь олон улсын дэлхийн өвийн хамгаалтын захиргаадууд дандаа өөрийн гэсэн ийм мэдээллийн төвөттэй байгаад байгаа. Энэ нь л одоо ингээ Японы Пужо уулын захиргааны орчин бүл юм байна. Энэнгээрээ ахуулаад аялал жуулчлал, энэ соёлын өвийг судал сурталчлах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд одоо ер нь юу хийж болдгийг гэдэг ийм агуулгыг өгөх ийм зорилгоор бас ингэж судалгаа, сурталчилгааны эрдэмтэд маань очиод, судалгааныхан маань очиод ингэж ингээд ийм бас таатай орчныг бүрдүүлээгээд ингээд ажиллаж байгаамаа. Тэгээд ингээд эцэст нь хэлэх юм бол одоо энэ наран гэрэлгаа дулмгайн одоо бүхэл улсууд ер нь л бид бүхэн хайрхны тэр дээр гарч одоо ингэж тахилгын зан үйлийг хийгээд байхаасаа илүү саяын тэр дээд цагаар одоо ямар боломжтой газар байдгийг төг судлаач нарыг хэлж байгаа. Тэр газраас нь ингээд дахиад шүтээд явах нь бол өшөө илүү одоо үр дүнтэй юм болов уу гэдэг саналаа дахин хэлмээр байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. За чин болор дарагтай баярлалаа.